Та өөрийнхөө хамгийн сайн найзууд амьдралаа даатгаж зүрхлэх үү? Тэгвэл тэр найз чинь таныг хэдэн зуун сая төгрөгийн өрөнд унгаад ар нураас чинь худгалж авах яах вэ? Өнөөдөр бид танд харахт бүрт уураг тархины эд эсийг чинь өхүүлж хэнд ч бүү идэг гэдгийг ясан махнаас чинь мэдрүүлэх Tamagotchi game анимын бүтэн хураангыг хүргэж байна. Энэ бичлэгийг төгсгөлд та манай гол дүр хэр аимшиг ухаалаг бас зөвүүн мангас болохыг харах болно. Тийм учраас суудлаа засаад аним төвшөлтөд орцгоё. Энэ бол манай анимын гол дүр Катагари Ичи. Манай хүн нэлээд ядуу амьдралаа сурч тэрээр өдөр шөнөгүй цагийн ажил хийдэг бөгөөд түүний ээж нь өхийнхөө өмнө мөнгнөөс илүү найз нөхөд чухал гэж сагсан байдаг. Ичиж энэ үгэнд нэтгэж өөрийн дөрвөн найзыгаа юунаас ч илүү хайрладаг байв. Тэдний анги удахгүй сургуулийн аялалд явах ёстой бөгөөд аялын зардал болох 20 сая йенийг ангийн арга болох Шихо Тенжиор цуглуулж байлаа. Гэвч гинэт тэр их мөнгө ангийн самнаас орсоргүй алга болчихно тэр. Бидний сэрэхэд тэд нэгэн битүү цагаан өрөөнд байх ба өмнө нь Манапу хүн гих зөвүүн хүүгэлтэй гарч ирнэ. Тэрээр тэдэнд маш аимшигтай мэдээд болгов. Тэдний дундаас хэн нэг нь найзуудаа хуурч найзуудын тоглоомд бүртгүүлсэн бөгөөд оролцох хураамж болох ангийн аяллаа 20 сая йенийг хулгайлж тушаасан байж бүр цаашлбал тэд одоо нийтдээ 200 сая йений өрөнд орчихсон. Хэрвээ энэ тоглоомуудыг давж чадвал өөр нь цагаатгагдана гэв. Энэ хамгийн чухал дүрэн бий. Хэрв та найзуудтай итгэж урахгүй бол энэ тоглоом маш амархан дуусна. Гэвч манай баатуудын дунд хэдийн урагч нуугдж байгаа. Энэ тоглоом бол Kokori-san дүрм нь маш инээдтэй. Тэдэнд асуулт ирэх ба хэрэг ганцхан хүн санаатаагаар зоосыг буруу тишнэ харвал тоглоом ялагдаж тэр хүний өөр нь хасагдаж бусдынхнаар үржигдэх болно. Анхны асуулт: Японы хамгийн өндөр уул бол Пүүжи юм уу? Энэ нь бол бага ангийн өгөөд ч мэднэ. Ичи бол найзуудтай итгэдэг зоосыг тиймрүүн түлхв. Гэвч зоос гинт үгүй рүү явчихлаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тэдний дунд хэн нэгэн санаатаагаар буруу хариулж найзуудаа өрн дунгааж эхэллээ. Чи найзуудтай хэлдэгсэн чи эхний тоглоомын үр дүнд тэдний дунд урагч байгааг баталж ирхв. Kokori-san тоглоомын дүрм улам нарийсч зөвхөн асуултанд хариулаа зогсохгүй. Хэн нэгнийг золиослох хувийн картууд дөрүүдийн гарт ирдэг. Тоглоомын явцад хэн нэгэн санаатаагаар асуултыг буруу хариулж бусдынхаа өрийг нэмэгдүүлээд байгааг Ичи анзаарна. Найзууд нь бие рүүгээ хашгирч Шихо болон Kokoro-нар уйлж хэлэхэд багийн уур амьсгал бүрэн эвдэрнэ. Гэвч Ичи ээжийнхээ хэлсэн үгийг санаж найзуудаа аврахын тулд нэгэн галз оргыг сэцдэг. Тэр дараагийн асуулт ирэхэд зоосыг хүчээр барьж байгаад хэрэг хэн нэгэн уран хуйлдал хийвэл хурууг нь хугалах болно гэдгийг харцаараа ойлгуулдаг. Ичигийн энэ гинтийн шидэмгээ баг зэрэг аимшигтай зан чанар нь урагчийг айлгаж тэд эхний шатыг арай гэж давна. Тэднийг үүнээс хамаагүй эрцгээ 20 доршоо түлээж байлаа. Үүний сөрөг сурчлагын тоглоом гэж нэрлэх бөгөөд дөрвөн маш энгийн оролцогчид найзуудынхаа хамгийн харанхуй хэнд жилж байгаагүй нууцуудыг цаасан дээр бичиж хайрцагт хийх ёстой. Хэрэг бичсэн нууц нь үнэн бол тухайн хүний нэр хүнд унаж олон нийтэд сасагдаж бөгөөд үүнийг дагаад өрнч нэмэгдэнэ. Энэ шатанд найзууд гэгдэх хүмүүсийн баг зүйлд бүрмөсөн тайлагдана. Хайрцагнаас Шихог өмнө гоо сайхан анхалгаанд орж байсан Тенжигийн үнэндээ найзуудаа тагандаг гэх мэт маш олон хувийн нууцуд араараасаа гарч ирнэ. Ичи энэ бүхнийг чимээгүй ажиглаж суух бөгөөд хэн нэг нь энэ нууцыг хамгийн ихээр хожиж хэн хохирч байгааг тархиндаа тооцоолж эхэлдэг. Сайн найзууд байсан тэд одоо нэгээ үзэн ядаж хамгийн муухай өгөөр доромжлох шатанд хүрнэ. Ламын явцад урагч өөрийнхөө багийг бүрэн илчилдэг. Энэ бол тэдний дунд хамгийн ухаалаг итгэл давхуйц гэгдэж байсан Тенжи байлаа. Тенжи үнэндээ Шихогоос өшөө авахын тулд мөн тэдний дундах харилцааг бүрэмсэн устгахын тулд энэ тоглоомыг эхлүүлсэн бөгөөд бусдынхаа өөрийнхөө гарт ирэх хүүгэлдэн шиг удирдах байснаа дотроо инээж багтдаг. Тэрээр Ичигийн хамгийн амархан хурддах ядуу амтан гэж басамжилж байв. Ивч Тенжи нэг зүйлийг маш том андуурсан байлаа. Ичи бол зүгээр нэг ядуу гинэн зурагч биш байв. Бус найзууд нь уралдаас болж сэтгэлээр унаж гал зурах гэж байхад Ичи гинэт чангаар нээж эхэлнэ. Түүний царай хэдхэн секундын дотор жирийн хүгээс тамаас амилсан чөтгөр шиг зөвүүн аимшигтай болж хувирна. Ичи Тенжигийн хийсэн алхам бүрийг хэдийнэ тооцоолж түүнийг өөрийнх нь өрхөнд оруулчихсан байснаа зарладаг. Чи өөрийнхөө нэр дээр маш том худал нууцыг зохиож бичснээр тоглоомын стимийг гацааж Тенжиг өөрөө ч мэдгүй бүх нууцаа дэлгэхээс өөр аргагүй байдал оруулсан байв. Ичи Тенжигийн өмнө очиж түүнийг зүгээр нэг худалч биш харин жинхэнэ мэрэгжлийн дэвшний сэтгэл зүйн алуурчин гэдгийг харуулж түүнийг бүрэн утгаар нь бут нэргэнэ. Тенжи өөрийгөө гойноо удирдах байна гэж бодсон ч үнэндээ өөрөөсөө хамаагүй аюултай мангасыг сэрэж гиснээ ухаарах үед тоглоомын талбар тэр чигтээ Ичигийн бодол жилсэн байлаа.
Урдугаар шатыг Ичи өөрийнхөө сэтгэл зүйн галзуу тактикийн ачаар ганцаараа шахуулж гарсан ч тэдний баг хэдийнэ бүрэн утгаараа задарсан байлаа. Риха болон Шигибэнаар хүнд бэртэл сэтгэл зүйн цочрлоос болж эмнэлэгт түргэгдснээр 3 дугаар шатанд зөвхөн Ичи, Тэнжи болон Кокоро гэсэн 3 хүн л үлдэнэ. Тэдний Көк тэнгэрийн доорх амьд үлдэх тэмцэлгийг шин тоглоом хүлээж байв. Дөрмөн тэд нэгэн том ууланд бусад зэрлэг мэрэгжлийн багуудтай өрсөлдөж өөрсдийн баазаа хамгаалах зэрэгцээ дайсны баазыг эзлэх ёстой. Ичигийн баг ялбал өөр нь бүрэн дарагдагч ялагдвал маш том ял сонсно. Гэвч жирдөө гуруула. Дээрээс нь Тэнжи хэдийнэ Ичигээс айж хэмээсэн. Кокоро юу ч чадахгүй гинэн охин хിവэрэ байв. Энэ үед тэдний эсрэг олон улсын түвшний сэтгэл зүйч залилагч нарын бүрдсэн маш хүчрхэг баг гарч ирж Ичигийн багийг шуудлаг буслан авч өссөглөн цангалтаар дарамтлж эхэлнэ. Дайсны багийн ахлагч Ичиг ядуу сурагч юм басамжилж Кокорог өөрийнхөө талд оруулахаар сэтгэл зүйн дарамт шахалт үзүүлж эхлэхэд нөхцөл байдал бүрэн хэвтэрнэ. Гэвч Ичи дахиад л хэний ч төсөөлөөгүй галзуу алхмыг хийдэг. Үлээгээрээ лайка дарааг үзэж байгаа юм шүү. За тэгвэл лайка дараад ирээ. Лайка дараад анимда орцгоё. Тэрээр дайсны багт өөрийгөө зүгээр л барьж өгч тэдний хоол хүнсийг хулгайлахын тулд өөрийн биеийг золиослон хүнд эрүүшүүлж зодуурын жимээг төсөвлөн түүнийг ухаан алдах гэж байхад Тэнжи Ичигийн төлөө анх удаага амь насаа мөнийцэн дайсны бааз руу нэвтэрдэг. Ичи үнэндээ Тэнжиг өөрийнхөө төлөө бүрэн оруулж түүнийг жинхэнэ найзаа болгож чадсан байв. Ичи цусандаа хотгалцсан ч гинэс дахиад л тэрхүүж төрлөг нэмсэглэлээ гаргаж дайсны багийн анхлагчид хандаг чи найз нөхдийн холбоог мөнгнөөс доогуур тавьсан чинь чиний хамгийн том алдаа байлаа гэж хэлдэг. Ичигийн зохион байгуулсан нууц төлөвлөгөө хэдийнэ хэрэгжиж Кокоро болон Тэнжи хоёр дайсны гол баазыг эзлэн авснаар Ичигийн баг гайхамшигтайгаар ялалт байгуулж өрсөлдөгч багийг нь асар их өрн унгаж бүрэн дарбууруулдаг. Ичи өөрийн ээжийн захиасыг биелүүлж найзуудаа аварсан мэт харагдахч түүний доторх харанхуй мангас хизээж зогсохгүй гэдг нь тодорхой болж тэднийг дараагийн илүү том тоглоомод хүлээж буйг харуулснаар дэлгэцэн маань харанхуйлна. Найз нөхөд гэдэг мөнгөний өмнө ямар хэврэг бөгөөд хэрв та манай Ичи шиг зарим нэг хуурамч найзуудтай тааралдвал сэрэмжтэй байх илүүдэхгүй гэдгийг энэ аним маань бидэнд харууллаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай залуусаа. Иргэд уулзъя.